Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 2 дахь блокийг энэ жилдээ багтаан төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбоно гэлээ. Өнгөрсөн онд эрүүг иргэн анхан шатны 33 мянга гаруй шүүх хурал товлсноос 16,851 удаа хойшлогджээ. За худалдааны төвүүдэд зарагдаж байгаа мах өндөг зэргээс нянгийн бохирдол хөгц илэрчээ. Шүдний өрөвсөлт өвчин нэмэгдэж амны хөндийн хүзүүнд идээд буглаа болох цаашлаад нас барах тохиолдолд бүртгэгдэх болжээ. Нийслэлд 18,000 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 70% нь хаягжилтын стандартыг мөрдөг байна. Орой мэндийг хүргэе үзэгчдээ, Тэнгэр телевизийн доллар мэдээлэл хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Нийслэлийг 14 хэсэг жижиглэн хувааж 14 хот болгон хөгжүүлэхээр хуульчилсан. Нэг жилийн өмнө батлагдсан энэ хууль 1 сарын дараагаас хэрэгжиж эхлэх ёстой. Гэтэл дэд бүтэц төлөвлөлт гээд аль аль нь бэлэн болоогүй байгаа учраас хууль хэрэгжих хугацааг хойшлуулахар болсныг хууль тогтоогчид хэлж байна. Ингэснээр Монгол Ардын намынхны өнгөрсөн сонгуулийн өмнөхөн хүч төрөн баталсан хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль цаасан дээр үлдэж мэдхээр байна. Төвийн 6 дүүргийг 14 хот болгон хөгжүүлэх концепцэн ч хөрсөн дээрээ буухгүй бололтой. Өнгөрсөн жилийн үдийд хотын дарга Нямбатар хотын орлогч сайн зоригноор нэгэн хуулийн төслийг санаачилж батлуулсан нь хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль юм. За энэ хууль хэрэгжиж эхэлбэл Улаанбаатар хот дотор 5 шар, Чингэлтэй, Сэлэв гэх мэт байршлаар нь хуваасан 14 хот сөндөрлөнө гэж тухайн үедээ тайлбарлаж байлаа. За цаашлбал 14 хотын захирагчдаа иргэд өөрсдөө сонгох боломжийг ч энэ хуулиар нээж өгсөн. За хамгийн гол нь иргэдэд хэрэгтэй төрийн үйлчлэгийг ойртуулахын тулд дүүргүүдийг жижиглэн хуваах хувилбар нь хамгийн зөв гэж тэд ярьж байсан. За харин одоо энэ хууль хэрэгжихгүй хойшилж байгаад одоогийн хотын дарга Нямбатарч биш. За зарим нэг хүмүүс буруутай гэх тайлбарыг өглөө. Би бол энэний цаана бас хэрэгжүүлэхгүй байх сонирхол ерөөсөө улс төрийн эрх мэдлийг хадгалах, тодорхой төр орон нутаг дээр сонгуулийн одоо тойргийг одоо усалж байдаг энэ улс төрчдийн сонирхол бас илүү их энийг өдөөгд байгаа гэдэг дээр би бас шулуух хэлжмээр энийг ойлгохыг хүсэхгүй байгаа. Дараагийн сонгуулийн бэлтгэл ажил буюу энийг задлсан тохиолдолд энийг дагаад намын бүтцүүд зөрчилд нь энэ дээрх тэр одоо намын одоо анхан шатны нэгж дээрх эрх мэдлээ алдахгүй гэсэн бас улс төрчдийн сонирхол байгаа. Энийг бол одоо үүсэхгүй. Дүүргүүдийг байршлаар нь хувааж хот гэж нэрлэснээр Улаанбаатар үнэхээр хөгжинэ гэдэгт иргэд эргэлзэж байна. За үүнийг ч цахим орчинд илэрхийлсээр байгаа юм. За энэ нь ч үнэн. За наанд жил эдгээр 14 хотуудад суур дэд бүтцэж алга. Улсын хурлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч нь энэ хуулийг хэрэгжихэд хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн хууль зааснаар бол Монгол улс засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг нийслэл сум дург баг хородод хуваагдана гэж заасан байдаг. Энэ дотор хот гэж үг байхгүй байхгүй. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэг төрлийн удирдлагын тухай хуулийн зарим нэг зүйл заалтуудаар эрхшилжүүлэх хэлбэрээр хотын статусыг тодтогоод өгчихсөн байгаа. Гэхдээ энэ нь бүрэн дүрээр хэрэгжихэд өнөөдөр аймаг татан болгочоод хотын статусыг тэн сэргээж одоо үйл ажиллагаа явуулна гэхэд төрөний миний хэлдэг төлөөлийн зарчмаас ахуулаад үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд үүсэх магадлалтай байна. Нөгөө төгөөр нийслэлийг 14 хот болгон хуваах асуудалд ач холбогдол өгөх биш. За засаг захиргааны нэгж болон төрийн үйлчилгээг 20 минутад хүргэх тал дээр төвлөрөх нь чухал гэдгийг зарим гишүүд хэлж байна. Нийслэлийн хувьд ярихад одоо 200 гаруй хороо байна. Хорон дээр үзүүлдэг үйлчилгээний 87% нь цахим Монгол руу шилжчихэд байгаа. Монгол руу шилжчихэд байгаа байхгүй. Тэгэхээр одоо хорооны байран дээр 10-20 одоо төрийн үйлчилгээний ажилтан байх шаардлага байгаа мó үгүй мө те. Эсвэргээрээ яг ингээд хүн хүч дутагдаад байгаа боловсролын салбар байна, эрүүл мэндийн салбар байна. Тийшээгээ илүүдүүлэх үйлчилгээгээ хангамжтай байлгах, хүртээ хэмжээг нь дээшлүүлэх гэсэн энэ дээрээ төлөвлөл явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр төрийн процессыг л одоо дахин инженерчлэл буюу оновчлох ажлыг л хийгээд байгаа гэсэн үг. Өнөөдрийн Улаанбаатарын өнгө төрхийг өөрчилж эмх цэгцэнд нь оруулахын тулд эрх зүйн шинжилгээ хийх ёстой гэж бодлого боловсруулагчид үзэж холбоотой хуулийг нь баталсан. За гэтэл эрх хэрэгчид энэ хуулийг хэрэгжүүлэхээс хойш сууж байна. Эрүүг эрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрхийг асар ихээр зөрчиж хүнлэг бус байгаа нь олон жишээгээр нотлогдсон. Үүнийг зас гэж өнгөрсөн онд улсын хурлаас тогтоол баталсан. Энэ дагуу хууль зүйн яамнаас эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хуралд өргөн мэдүүлсэн юм. Ямар ч хүнд ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байлаач гэсэн тухайн хүний эрхийг зөрчих ёсгүй. Гэтэл шинжил сайжруулсан гэх
хуулийн төсөлд улам дордуулсан заалтууд ч багтаж байгааг салбарын шүүмжиллээ. Улсын хурлын 2024 оны 18 дугаар тогтоолд хүний эрхийг дээрлүүлэн өмгөөлөгчийн оролцоог хангана гэж заасан ч яг үүнийхээ эсрэг заалтыг хуулийн төсөлд тусгасныг өмгөөлөгч хэлж байлаа. Эрүүг эрхийн шийдвэрлэх тухай хуулийн 34-12-т байгаа шүүхийн хэлэлцүүлэгт олон өмгөөлөгчтэй үйлчлүүлэгч байх юм бол өмгөөлөгч нарын нэгэн төлөөлж үг хэлж болно гэсэн энэ зохицуулт өнөөдөр шүүхийн практикт хэрэгжээд хэвэн явж байгаа. Гэтэл энэ дээр бол одоо хүний эрхийг дордуулсан өмгөөлөх эрхийг багасгасан ийм одоо заалт орж ирж байна. Өөрөөр хэлбэл төлөөлж болно гэдгийг нэг өмгөөлөгч нь төлөөлнө гэсэн байдлаар орж ирсэн байна. Одоо бол хуулиар ч тэр практикч тэр олон прокурор хоёр болон түүнээс дээш прокурор оролцож байгаа тохиолдолд бол тодорхой нэг асуудлаар бол прокурор нэгэн төлөөлж энэ дээр шүүх хурлаан дээр ярьдаг юм асуудал байгаа. Тэгэхээр энтэй яг адилхан байдлаар мэтгэлцэх адилтыг ширхийн энэ зарчмын хүрээнд бол ингэж оруулж байгаа. Тэгэхээр энэ бол бас бид нар энэ их хурлын дээрх ажлын хэсгийн болон дид ажлын хэсгийн хүрээнд бол энийг бас дахин ярилцж байгаа юм асуудал байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хүнийг яллах биш, хэргийн бодит байдлыг тогтоох. Гэтэл хэрэг нь байвал хүн нь олдно гихчээр ямар хэрэгт холбогдсон шалгагдаж байгааг нь хэлэхгүй, аль эсвэл хэргийг нь өөрчилдөг жишээнүүд бий болоод байгаа. Мөн тухайн сэжигтэнтэй мөрдөн шалгах ажиллагааны явцад зөв бусаар хандах, айлхан сөрдүүлэх зэрэг тохиолдлууд түгээмэл гарсаар байгаа. Энэ мэд нийгэмд даалт юм шиг хэрнээ ил байдаг хүний эрхийн зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэхээр хууль тусгасныг асууж тодорхойлсон юм а. Цагдаа барих асуудал бол одоо дээд шүүхийн муу давзаалтах шатны шүүхтэр очтгоо тэрүүгээрээ буюу доогоороо ингээд шийдэж дуусчдаг. Сүүлийн үед юу болж байна гэхэлэр энэ цагдаа барих хорно гэдэг асуудал чи өөрөө эрүүдэн шүүлтийн нэг хэсэг болж хуурсан. Сүр дуулиантайгаар баахан хүнийг цагдаа орчдөг. Тодорхой хугацааны дараа сарын дараа 2 сарын дараа чимээгүй нэг нэгрээ суллагдаад ингээ байхгүй болчдөг. Зүгээр л буулт хэлэх айлах ийм сүрдүүлэх зорилготой агуулдаг. Энэ дээр одоо хүний эрхийн зөвлөл комисс юу гэж боддог вэ? Цагдаа барих талсан сэргийлэх арга хэмжээний асуудлаар бол хүний эрхийн үндэснийг байгуулгын гол одоо байр суурь бол цагдаа барих талсан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх ёстой. Өнөөдөр бол энэ цагдаа барих талсан сэргийлэхтэй холбоотойгоор шүүхийн одоо хилцүүлэг, урьдчилсан хилцүүлэг, цагдаа барих талсан сэргийлэх арга хэмжээний үндэслэл, түүнд хамаарах нотлох баримтыг шүүхтэр талууд танилцуулж мэтгэлцэнэ гэдэг энэ агуулга бол энэ заалтанд бол орсон бол олон улсын гэрээ конвенц руугаас нэлээд одоо төгч гинэ гэж ингэж харж байгаа. Гэрчээр дуудагдчихад яллагдагчаар татагддаг байдал газар авсаар байгааг өмгөөлөгч нар хэлж байлаа. Өнгөрсөн он эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 33,154 шүүх хурлыг товлож шүүх хурал 16,851 удаа хойшилсан байна. Ингэж хойшилж байгаа нь ихэнхдээ өмгөөлөгч нарын шүүх хуралд авахцснаас үүдэлтэй гэдгийг хэлж байлаа. Хэрэг энэ хууль батлагдвал энэ мэд асуудлууд шийдэгдэнэ гэж хууль санаачлагчид хэлж байсан юм. Зарим салбарынхны зүгээс хуулийн төслийг илүү сайжруулах, чамбааруулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Эрчим хүчний үн нэмснээс хойш хагас жил өнгөрлөө. Бодлого боловсруулагчдын хэлдгээр цахилгааны үн нэмсэн биш, үйлдвэрлэж байгаа өртөгтөнд ойртуулсан энэ шийдвэрийн ачаар иргэдийн нуруунд дээрх ачаа улам хүндэрсэн. Эрчим хүчний салбараа аврахын тулд инкээс чур аргагүй гэж шийдвэр гаргачид учирлаж нэгэлсэн бүр сүулдэ хям дүнтэй зүйл хэрэгэлсээр байгаад иргэд дасчихсан байна гэж уурлагч нэг үзсэн. Гэтэл эсэргээрээ олон жил эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар явуулаагүй бодлого боловсруулагчдын алдааг үүрч байгаа иргэд аж ахуй нэгжүүдэд баярлах ёстойг зарим улсын хурлын гишүүд засгийн газарт санууллаа. Бид нэр энэ эрчим хүчнийхээ салбарыг аврахын тулд засгийн газартайгаа их хурл нийлж хагаад ард иргэд аж ахуй нэгжүүд дээр энэ ачааллыг үүрүүлсэн. Бид бол ард иргэд аж ахуй нэгжүүдтэй талархаад барахгүй байх ёстой гэж би боддог юм аа. За үүнтэй холбоотойгоор энэ үр дагаврын тухай асуудал нийгэмд ард иргэд аж ахуй нэгжид хэрхэн нөлөөлж байгаа талаарх илүү дэлгэрэнгүй наривчилсан судалгаа бий юу эсвэл цаашид гаргах уу гэдгийг тодруулмаар байна. Цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлээд дулаантайгийн цуг нэмэгдүүлэхэд шүү. Хэрвээ бид нар анх төлөвлөж яснараа. Тооцоо гэхэд Монгол улсад инфляц боддог хоёр байгууллага бай. Монгол банк, статистик хэргийн газар. Хоёулантай энэ асуудлаар инфляцийн тооцоолол хийж үзсэн. Нийтдээ 2024 оны төгсгөл
2025 он 2026 оны эхний хагас гэхэд нийтдээ 2.4% инфляцийн одоо нэмэгдүүлэх юм нөлөө үзүүлэх юм байна гэдэг ийм судалгаа гарсан. Сайд маань сая хэллээ. Эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэж. Өнөөдөр яг эрчим хүчний системийн ийм нөхцөл байдал, ийм системтэй, ийм эргэцүү орчинтой байхад ер нь хөрөнгө оруулалт хийх хувьшил болдох болов уу? Хөрөнгө оруулалт хийх үгээд чадан ядан бас нэг хэдэн төслүүд явж байна. Баян суман дээр 660 мегаваттын хүчин чадалтай ийм станц 2027 оны 6 сарын 30 гэхэд эхний блока сүлжээнд холбохоор явж байна. Гурав дахь нь Шилэнг аймгийн төв дээр 70 мегаваттын хүчин чадалтай Арайд Монголиа гэдэг компани цэглэгээ станц бариад явж байна. Дөрөв дэх нь Тусан Цангил суман дээр Зохион аймгийн 30 мегаваттын хүчин чадалтай дулааны цэглэгээ станцын 22 мегаваттын хүчин чадалтай эхний булааг ашиглалтанд ороод явж байгаа. Эрчим хүчний үнийг үйлдвэрлэж байгаа өртөгтөнд ойртуулахын тулд 60 хүртэлх хувиар нэмсэн. Энэ эрчим хүчний хэрэглээ өндөртэй айлууд тэр дундаа цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхүүдэд хүнд цохил болсон. Гэхдээ нөгөө талдаа үн нэмээгүй бол эрчим хүчний салбар дампуурлаа зарлаж ажилчдынхаа цалин компаниас зээл авч тавихад хүртэл хүрээд байсныг салбарын сайд нь хэлж байна. Харин үн нэмснээр богино олон урт хугацаатай үр төлбөрүүдийнхээ хүүг эрчим хүчний салбар төлж эхэлжээ. Мөн эрчим хүчний 27 компани энэ оноос эхлэн алдагдaltaгүй ажиллах боломж ч хүрдэж байгааг хэллээ. Мөн энэ ондоо Багтаан Бөөрөлж бүтийн цэглэгээ станцын 2 дахь блок буюу 200-аас 300 кВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэхээр болжээ. Гэсэн хэдий ирэх үйл цэглэгааны хязгаарлалт үргэлжилсэн хэвээр байна. Тэнгэр телевизэн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд урж байна. Анхаарлаа хандуулна. Өнгөрсөн 7 хоногт нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг арилжааны банкудад байршуулгаар болсон. Гэхдээ арилжааны банкнд хийх замаар өсөх нь төдийлөн амжилт олдоггүй нь Капитрон банкнд байршуулсан 104 тэрбум төгрөгийн хэрэгээр батлагдсан. Гэхдээ нийгмийн даатгалд хоримтлагдсан асуудал дан ганц Капитрон банкны хэрэгээрч хязгаарлагдахгүй маа. Нийгмийн даатгалын сангийн хоримтлалыг хаана хадгалж хэдэн төгрөгөөр өсгөх вэ гэдэг шийдвэрийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шийддэг. Одоо та бидний нийгмийн даатгалд сар бүр төлдөг мөнгийг засгийн газрыг төлөөлж хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Инх хамгаалан, сангийн сайд Жавхлан, хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл, харин даатгуулагчийг төлөөлж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Буян Жаргал, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Сүхбаатар, Монголын төмөр замчны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Баяраа, ажил олгогчийг төрөөлж Trust Trade компани захирал Сансармаа, Монголын худлаа ажилтнуудын танхимын ерөнхийлөгч Төрөөд, ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Инх Жаргал нар багтдаг байна. Эдгээр 9 зөвлөлийн гишүүд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн системийг нөлөө бүхий банкудад хадгалж 105 тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаад байна. За энэ удаад өмнөх алдаагаа давтахгүй гэж нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга хэлсээр байгаа юм а. Арилжааны банкудтайгаа ингээд гэрээ байгуулж байна. Тэгээд энэ гэрээ байгуулагдсанаар хамгийн гол зорилго бол одоо даатгуулагч иргэдээс ажилтнуудаас төлж байгаа шимтгэлийн чөлөөт үлдэгдлийг бол хамгийн гол нь бас үнцэнтэй байлгах, за нийгмийн баталгааг хангахад бол одоо хамгийн гол арга хэмжээ болж ингэж үзэж байна. За хоёрдугаарт нь бол бидний өмнө гарсан бас алдаанууд бас байгаа. Энэ алдааг бас аль болох давтахгүй байхын үндсэн гол зорилгыг бас бид нар биелүүлж байна. Энд нэг ийм кейсийг нь илүү яриад байна л да. Банкнд байршуулаад алдсан. Гэтэл 2003 он хүртэл үндсэндээ даатгуулагчийн нэрийн дансан дээр хэд байгаа вэ гэдэг мэдээлэл ирдэг байгаад 2003 оноос хойш ирэхэд болчихсон байхгүй. Тэгэхээр энэ хаашаа явчихваа гэдэг ингээ авахлаар нийгмийн даатгалын шимтгэлээ үндсэндээ сангийн яам дээр болж байхдаа төсвийн алдагдлыг нөхцсөн юм шиг үү.
Тэр нийгмийн даатгалын шимтгэлийг бизнесийн хөрөнгө оруулалтанд зориулаад тэр нь өсөд явж исэн бол хүмүүст өнөөдөр ийм хартах сэтгэл төрөхгүй байхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийг батлахдаа 4 их үүсвэрт байршуулна гэж зохицуулсан. За үүнд засгийн газар болон Монгол банкны үнэт цаас мөн арилжааны банкнд хадгалуулах замаар өсгөн нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Гэвч одоогоор засгийн газрын бонд гараагүй. Монгол банкны үнэт цаасыг зөвхөн арилжааны банкудад арилжаалдаг. За ингэж харвал ганцхан арилжааны банкнд өсгөж хадгалуулахаас өөр сонголт алга. Нэг талаасаа нөгөө өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал болох нөгөө капитал банкнд ч юм уу тийм ээ бусад одоо чадамжгүй банкудад мөнгө байршуулад эргээд олж авч чадах байсан гэсэн энэ зүйл дээрс хэд болгоомжлсон баг л та тийм болгоомжлсон баг. Харин нөгөө хуулийг хэрэгжүүлэх гээд явхаар явцад нь бол Монгол банкны үн цаасыг зөвхөн арилжааны банкудад л арилжаалдаг. Монгол банкны үн цаасыг өөр зүйлд арилжаалдаггүй гэсэн мэт. Тэгэхээр манайх нөгөө хууль батлах үедээ судалгаа хангалттай хийдэггүй мүү гэж харагдсан. Ингээд харвал нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкнаас өөр газар байршуулахгүй байхаар улс төрийн тохироог бүрдүүлдэг гэж хэлж болохоор байна. Нэг талдаа системийн нөлөө бүхий банкнд хадгалах нь эрсдэл багтаа байх нь мэдээж. За гэхдээ өсгөх хувь хэмжээний хувьд тийм ч оновчтой юу гэвэл эргэлзээтэй. Хөрөнгөний зах зээл өсөж яваа энэ үед бонд авах зэрэг олон арга замууд нээлттэй байгаа юм а. Эцсийн дүнд арилжааны банкнд хадгалуулсан мөнгө үсрээд л 800 тэрбум төгрөг болж өсгөнө. За гэтэл энэ мөнгнөөс давсан буюу жил бүр 1.6 их найт төгрөгийн татаасыг улсаас авдаг. Дээр нэмээд олон улс төрийн шийдвэрээс болоод нийгмийн даатгалын сан дээр 5.6 их найт төгрөгийн алдагдал үүссэн. Ялангуяа цар тахлын үед иргэд аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд 1 их найт төгрөгийг зарцуулчихсан. Ингээд тооцвол нийт 6.6 их найт төгрөгийн алдагдал үүссэн талаар салбарын сайд нь хэлж байсан юм а. За худалдааны төвөдөд зарагдаж байгаа мах сүүн бүтээгдэхүүн өндөг зэргээс эмгэг төөрүүлэгч нянгийн бохирдол болон хөгц зэрэг илэрчээ. Энэ нь төвийн 6 захаас гадна булган, орхон зэрэг төвийн аймагуудын томоохон зах худалдааны төвөдөд хийсэн шалгалтын үр дүн юм а. Үүнийг стандарт хэмжил зүүн газар, мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг явуулж байна. Хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори зах худалдааны төвөдөд зарагдаж байгаа жимс хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилжээ. Ингээд жимс хүнсний ногооноос 79 дээж авч төрөвчлсөн шинжилгээгээр шинжилэхэд 28-аас нь пестицидийн үлдэгдэл илэрчээ. Харин хямны цехээс 22 дээж авч шинжилэхэд 8 нь шаардлага хангаагүй буюу нитрит давс зэрэг илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12-оос шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлч шавж, хачиг зэрэг гарч иржээ. Пестицид гэдэг бол урмал хамгааллын бүтээгдэхүүн, урмлыг тарих тариалтын явцад зайлшгүй хэрэглэдэг. Үнийг зөв товон хэмжээгээр хэрэглэх нь чухал юм. Зөв товон хэмжээгээр хэрэглээгүй буруу хэрэглэснээс шалтгааллах пестицидийн үлдэгдлийн илүүдэл гэдэг бол хүний биед шууд сөргөөр нөлөөлж хорт тавдар, зарим нэг арсны өвчин гэх мэт маш олон өвчнөөс хойр нөхцөл болох аюултай ийм болохоор пестицидийн үлдэгдлийг хүнсний бүтээгдэхүүнд хяндаг байх нь маш чухал юм аа. Дэлэн Арханга Орхон аймгийн худалдааны төвийн мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй. Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Харин мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуйг чанар стандартад хийсэн шалгалтаар эмгээг төөрүүлэгч нянгийн бохирдол хөгц зэрэг зөрчил илэрсэн байна. 5 аймгийн 5 худалдааны төвүүдээс нийт 46 мал амьтны гаралтай одоо хүнсний бүтээгдэхүүний одоо шинжилгээний дээж авлаа. Энэ дээр одоо нэлээд одоо тийм нэнгийн бохирдолтой байд хүнсний аюулгүй байдлын шаардлага нийцэхгүй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд одоо лабораторийн шинжилгээгээр урьдчилсан байдлаар гарч байна. Одоо энэ дээр одоо манай мал эмнэлгийн хяналтын байцаагч нар тухайн одоо зах худалдааны төвүүдийг битүүмжилж үйл ажиллагаанд хүр зогсоогоод баталгаажуулах шинжилгээг одоо хийж ажиллаж байна.
Шадарсай дамар сайхны тушаалын дагуу стандарт хэмжилсэн газар, мал эмнэлгийн ерхий газар, үндэсний итгэмжлэлийн төв, хүнсний аюулгүй байдал үндэсний лавлгаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. За энэ хүнсний аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг энэ сарыг дуустал нийслэл, аймаг, орон нутаг, гайлын лабораториудад хяналт шалгалтаа үргэлжлүүлэх юм байна. Хүүхэд бол өөрийнхөө эрх зөрчигдөж байгааг мэдэхгүй. Харин эцэг эхчүүд, томчууд тэднийг эрхийн зөрчлөөс хамгаалах ёстой. Мэргэжлийн хяналт татан буугдсанаас сургуулийн ойр орчны хоол хүнсний аюулгүй байдал ямар төвшөнд байгааг бид сурвалжлаа. Амтгүй хоол бол энүүхэнд хөгцөрч муудсан хоол бити хүүхдүүдэд минь өгөөгүй байгаасаа гэж эцэг эхчүүд хүүхдийнхаа өмнөөс санаа зовнож явдгаа хэлж байлаа. Өөрөө би бас ганц хоёр нөгөө хичээл дээр нэрж сууж исэн байхгүй. Тэгээ яг үдийн цай маань дээр нь бас яг таарч исэн. Тэгээ надад бол сэтгэл хүрээгүй. Айгаа онцгой байд юм байна. Тэгээ хүүхдүүд ихэнх нь тэр хоол моол нь бараг тэр чигээрээ хаягдчихсэн шүү дээ. Хоолууд нь болохоор жоохон амтгүй тэгээд бас юм байгаа. Пиршин мишиг явахаар досроос нь өсмөс гарч ирэх тохиолдол бас байд юм. Бүр ингээ хан маань ингээ хөвсөрсөн байдаг байхгүй юу? Нөгөө яг нэг одоо тийм бөхчм орчинд л байгаа юм чигтэй байгаа болохоор л тэгж байгаа юм шиг. Гэтэ хөгзөрч мөгзөрсөн ам чанарны хувьд ч гэсэн ерөн жоохон муухай. Тэгээд сургуулийн хоолны газраас болоод ганц хоёр хүүхдүүд хордлоонд орж исэн. Тэгээд ерөн манай сургуулийн багш нар хүртэл хэлдэг. Та нар битээ гонсноосаа юм идэрээ муухай шүү. Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн онд ерөнхий боловсролын 94 сургуулийн хоолны газар шалгалт хийхэд 24% нь барилга байгууламжийн шаардлага хангаагүй, 21% нь хүнсний түүхий эдийн чанар хангаагүй, 42% нь техникийн шаардлага хангаагүй зэрэг олон асуудалтай байсан байна. Эдгээр газруудад анхааруулга өгч зөрчлийн хуулиар л торгодог байна. Мэдээж одоо хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлэхүйц ийм асуудал гарах юм бол зөрчлийн тухай хуулийн дагуу бол торгох арга хэмжээг бол зайлшгүй аавна. За ноцтой байх юм бол үйл ажиллагааг бол хэсэгчлэн болон бүхэлдэн зогсох ийм арга хэмжээнүүд бол авч хэрэгждэг байгаа. За хүүхдийн одоо хоолны хордлого гаргасан нөхцөлд байх юм бол бид бол тухайн одоо хордлого юунаас гарав те энэ нөхцөл байдлыг бол тодруулахын тулд ажилтдаг. Ингэхдээ бол үйл ажиллагааг нь төр зогсох. Энийг бол дандаа прокурорын одоо хяналтанд ороод хийж хэрэгжүүлж ажилтдаг байгаа. Сургуулийн хоолны газар гэдэг хүүхдүүд идэж байгаа учраас хоолны шимт хижээл, ариун цэврийн асуудал үүсэхгүй байх шаардлагатай. Гэтэл хяналт шалгалтаас харахад ихэнх газар нь тодорхой хэмжээнд чанарын шаардлага хангаагүй байгаа нь харагдаж байна. Ийм тохиолдолд торгоод өнгөрлөөч маргааш нь байдгаараа л ажиллана. Хүүхдийнхаа эрхийг хамгаалахын төлөө сургууль эцэг их хамтран анхаарал тавьдаг байхыг хяналт шалгалтынхаа хэлж байна. Нийслэлийн хэмжээнд 18,000 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс 70% нь хаягжилтын стандартын шаардлагыг мөрдөөгөө болохыг холбогдох албаныхан хэлж байна. Мөн иргэдээс үйлчилгээний газруудын хаяг ойлгомжгүй байдаг талаар гомдол ирдэг гэлээ. Нийслэлийн иргэдийн төлөвлөлтийн хордлогоор хатагт татсан стандартын газар 2022 онд хөдөлгөөний үйлчилгээний гадна орчинд тавигдах хатагт стандартыг батлуулсан байгаа. Тус стандартад гадна хаягийн байгууламжийг барилгын гадна фасадны 20% итгэхгүй нэг орон зайд нэг жиг хэмжээтэйгээр монгол хэлээр байршуулна гэсэн таалтыг тусгаж өгсөн байгаа. Тэгээд манай байгууллагаас болохоор аж ахуйн нэгж байгууллагуудад гадна зар сурталчилгааг мөрдүүлэх зөвлөмж өргүүлдэг. Тэгээд чиг үүргийн байгууллагууд нь хатагт стандартыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар, хугацаатай үүрэг даалгавар өгөөд тус өгсөн хугацаанд нь зөрчлөө ялгуулах талаар арга хэмжээг авч ажиллаж байгаа. Нийслэлийн хяналт шалгалтын газраас энэ оны 3 дугаар сараас аж ахуйн нэгж байгууллагын хаягжилтын стандартад хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Одоогийн байдлаар Баян зүрх дүүрэгт 500 гаруй зөрчлийг илрүүлжээ. Зөрчилтэй байгаа одоо хаягийн байгууламжуудад л бүртгэж аваад за аж ахуйн нэгж эргэн аж ахуйн нэгжт нь бол хугацаатай үүрэг даалгавар бол өгөөд явж байгаа. За хугацаанд нь одоо зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буургалах хүртэл арга хэмжээг бол авч одоо хэрэгжүүлээд явж байна гэж ойлгож байна. За гадны хаягийн хувьд бол одоо гадны хаяг зар сурталчилгаатай холбоотой одоо иргэдээс ирүүлж байгаа гомдлын одоо дийлэнх хувийг нь бол ойлгомжгүй буюу одоо гадаад хэл дээр бичсэн. За мөн одоо хаягчлалтын хэмжээ нь бол том жижиг одоо өнгө үзэмжгүй ч юм уу те эвдэрсэн одоо тиймэрхүү зөрчлүүд бол дийлэнх хувийг нь бүрдүүлж байгаа.
Судалгаа үйлчилгээний газрын гадна хаягжилд тухайн барилгын 20%-аас хэтрэхгүй байх хэмжээтэй байхаар стандарт заасан байдаг. Мөн хаягжилтын стандартад хотын гудамж, барилга байгууламжийн өнгө төрхтэй уялдуулан хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигт загвар хэмжээтэй байх зарчмыг баримтлах. Хаягийг англи хэлээр бичсэн тохиолдолд монгол бичвэрийг доод талд эсвэл хойно нь 2 дахин бага хэмжээгээр бичих стандарт байдаг байна. Тэнгэр телевизийн 5 гарагийн мэдээллийн хөтөлбөр студиэс шууд төрж байна. Дараагийн мэдээллийг хүргье. Шүдний гаралтай өрөвсөлт өвчин хүндэрч хамны хөндийг хүзүү цээжний хөндөд эдээ буглаа болох тохиолдол нэмэгдэх болжээ. Энэхүү өрөвслийн хүндрэлээс олж мэс засалд орох хүмүүсийн тооч мөн нэмэгдэж, нийт хандаж байгаа үйлчлүүлэгчдийн 50 гаруй хувь нь мэс засалд орж байна. Улсын 1-р дэх эмнэлгийн эрүүн нүүрний мэс засгийн тасагдал гэхэд жилд 12 мянга гаруй өвчтөн ханддгаас 60 гаруй хувь нь шүдний гаралтай өрөвсөлт өвчнийг хүндрэл байдаг гэлээ. Тухайлбал үүний нэг жишээг та яг одоо харж байна. Энэ өвчтний хувьд цоорсон шүдэндээ эмчилгээ хийхгүй явсаар эмчлэх аргагүй болж, шүдээ ахуулахад хүрч ахуулсан ч гэлээ өрөвсөл нь 10 хоногийн дотор хүндэрч хүзүү цээжний хөндөд нь эдээд буглаа үүсжээ. Шүд цоорохдоо бага дунд гүн гэсэн шатлалаар явагдахдаа 1-2 жилийг зарцуулах тохиолдол илбэг. Ихэнх хүмүүс шүд завуурлаад өвдөх үед өвчин намдаах юм уусаар байгаад хүндрүүлдэг тохиолдлууд их байдаг болохыг мэргэжлийнхэн хэлж байна. Эрүүн нуруу орчмын өрөвсөлт өвчний шүдний болон шүдний бус гаралтай гэж ангилаад байгаа. За шүдний гаралтай өрөвсөлт өвчин зөвхөн амны хөндөй бол биш. За цаашлаад хүзүү, цээж, голтын хөндөй эргэтнүүд, зарим тохиолдолд дээшээ тарих нусны шингэн дамж гэх мэтлэн замуудаар халдварлаж хүндрэл хүрхээс гадна амь насны асуудал амь наснд ерөөдөө занал хийлдэг гэж үздэг. Шүдний гаралтай өрөвсөлт өвчин үүсэх гол шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа муу байгаатай холбоотойгоос гадна тунгалгийн болчирхай томорч өрөвсөхөд иргэд өөрсдөө дур мэдэн ахуй аргаар эмчлэх нь хөндрөх бас нэг шалтгаан болдог байна. Шүдний цоорол өрөвслийг амь наснаас холуур гэж ойлгож болохгүй. Хурдан явцтай хортой бактериор үүсгэгддэг учраас эдээ булчингийнхаа завсрыг дагаж голт руу орж зүрх зогсох эрсдэлтэй байдаг байна. Сүүлийн жилүүдэд шүдний гаралтай өрөвсөлт өвчний хүндрэлээр нас барах тохиолдолж бүртгэгдэх болжээ. Энэ өвчин бол одоо нэг удаа хавдаад зүгээр болчдөг гэдүүл биш ээ. Цаашдаа дамжирдгаа, ясны өрөвсөл болдгоо, хүмүүс эрүүгээ тайруулдгаа гэсэн. Анханасаа л угаалт маань буруу байгаад энэ хоол идэх давтамж маань буруу байгаад энэ амны үндэ арчилгаа маань буруу байгаад энэ. За энэ бүгд маань үндсэн дүндээ хайхрамжгүй байдлын үүднээс би болоод өөрөөхөө бид одоо ингэж эмгийг бий болгож байна гэсэн үг байхгүй юу? Манай улсын нийт хүн амын 80-90% нь шүдний өвчлөлтэй. Шүдний өрөвсөлт өвчнөөр дэлхийн улс орнуудад дээгүрт бичигдэж байна. Шүдний өвчлөлийг хүмүүс тэр бүр тоогоод байдаггүйч цаашлбал амь насаач алдах эрсдэлтэйг эмчнэр сануулсаар байгаа юм а. Он гарснаар 80 орчим галт төмрийн тохиолдол бүртгэгдээд байгаа. Хамгийн сүүлд гэхэд Сэлэн аймгийн Ерөө Түшиг сумдад ойхерийн төмөр гараад байгаамаа. Харин төмрийн дараа шатаад үлдсэн газарт нь нөхөн сэргээлт хийхгүй бол байгалийн жамаар сэргэхэд ямар ой байхаас шалтгаалаад 10-аас 100 жилийг зарцуулдаг байна. Газар зүйн геоэкологийн хүрээлэнгээс 1996 онд ойн төмөрт өртсөн Хинтийн нуруун хэсэгт төмрийн дараах нөхцөл байдлын судалгааг 2024 онд хийхэд хөрсний ялцамгийн хэмжээ энгийн ойтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байжээ. Хөрсний шин чанар хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг төмөр гарсан хөрс болоод хажуудах одоо зэрэгэлдэх төмөр гараагүй талбай хоёрын хөрсний шин чанарыг хөрсний зүгээр нэг органик материал буюу органик нүүрс төрөгчийн одоо алдарлаар нь тооцож үзсэн байгаа. Тэгэхэд 10 гаруй цэгээс дээж аваад одоо анализ хийгээд үзэхэд тухайн одоо шатсан талбай болоод шатаагүй талбай хоёрын органикийн агуулмж нь хамгийн ихтэй 65% буурсан бол одоо 10 буюу 20 цэгийн дунджаар одоо
бууралт дундаж одоо нөө бууралт нь 35% одоо нөө буурсан байх жишээтэй. Тал хээрийн төмрийн хувьд нөхөн сэргээлт хийлгүй орхиж байгалийнхаа жамаар ургадаг байна. Харин ойд гарсан төмрийн дараа өмнө байсан модыг тарьж нөхөн сэргээлт хийдэг байна. 20 гаруй жилийн өмнө Тархтай нуруунд гарсан төмрийн дараа нөхөн сэргээлт хийснээр одоо 5-аас 6 настай зулцган мод ургасан байгаа гэлээ. Тэрэлжид ургах чадваргүй төмөр төрчсөнд оройтсоо нөхөн сэргээг ажил хийгдсэн байгаа. Мөн Монгол Солонгосын хамтарсан ногоон төслийн хүрээд Сэлэнг аймгийн ерөөсөн Бугунт тосгонд 600 га төмөр төрчсөнд оройтсоо нөхөн сэргээг ажлыг бас хийгдэж байгаа. Нэр онгон төрхөөр хуучин одоо тэнд ямар төрлийн ой байсан тэр төрлөөр нь эргээд тэнд мод тариад тэрийг арчилж хангалаад цаашдаа одоо ойг онгон төрхөнд нь авчруулах тийм ажил хийж байгаа гэсэн. Төмөрт өртсөн ой биологийн олон янз байдал нь устдаж үгүй бол байгалийн жамаараа нөхөн сэргээгдэхэд 30-аас 100 жилийг зарцуулдаг байна. Нийслэлийн 17 дугаар орны нийслэлийн хаан улдүргийн 17 дугаар орны задгаад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 16 цаг 40 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хилцээний гал төмөр унтраах аврах 14-р багийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт хөөсөн зөр шатаж байсан бөгөөд алба хаагчид галын дархалтыг 16 цаг 55 минутанд зогсоож 17 цаг 23 минутанд бүрэн унтраасныг нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ. Тэнгэрлийн цав гарагийн $7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ. Маргааш өглөө 10 цагаас шинэ мэдээлэлтэйгээр эргээд уулзцаая.